хүн шиг амьдрахад ус шиг хөгжих бид юунаас эхлэх вэ? За нэгдүгээр асуудал нь бол төртэй холбоотой бизнес цэцгэлдэг ийм л тогтолцоор орчод. Ягаад ч ингэж хариуцлага гэдэг юм нийгэм байхгүй бол хизээч бид нар хүн шиг амьдарч чадахгүй юм биш үү гэж боддог. Тухайлбал өнөөдөр Монголын эдийн засгийн бүтцийг аваад үзье. авиалгалын үзүүлэлтээрээ бид сүүл бичиж байгаа л та. Энийг ардын байгаа цагт хийхгүй. Би нэг хатуу хэлнэ шүү. Яг л ардын нам өөрөө энэ системийг бий болгосон. Дахиад хэлнэ. Авилга. Энэ системийг хизээш нураахгүй шүү дээ. Аав нь мөнгөтэй бол хүүний хурлын гишүүн болно гэж явж байна. Энэ улсад маш олон хүний дургу хүрдэг маш олон асуудал байна. Түүнээс эдийн засгийн хувьсгалын бас нэг нөгөө тал нь юу гэхээр ерөөсөө хүн сурталтай тэмцэх. Өөрийнхөө ирээдүйг тодорхойлсон ийм хөгжлийг л өнөөдөр авчрах уу гэдэг. Яг энэ салаа зам дээр ирсэн байна. Их зүйн шинжилгээ хийхгүйгээр бид эдийн засгийн өсрөнгөө хөгжлийн талаар яриад чирэггүй зэ. Яг одоогоос 22 жилийн өмнө салхилсан арчлалын салхи бид өхөнд ардчлал бас эрхчлөө шудрах усыг бэлгэлсэн. Тэгвэл өнөөдөр нэг цаг нэг минут тутамд монгол хүний эрхчлөө өргөж хүндэгддэг. Үүнтэйгээ монголчууд эвдрэг амьдрах нь энгийн үзүүлэлт болсон. Монгол хүн яавал ажилтаа, орлоготой, аюулгүй орчинд амьдрах вэ гэсэн асуултын хариулт нь энэ нэвтрүүлэг хариулах болно. Эдийн засгийн хувьсгал гэж арчилсан нам маш том хөтөлбөр зарласан. Тэгээ энэ хөтөлбөрийн ерөн зорилго нь юу байсан бэ? Тэгээ энэ эдийн засгийн хувьсгалыг яагаад хийх болсон бэ? Яг нь ер нь давчхантай хэлцгээд Монголын эдийн засгийн аюулгүй байдал ингээ бүрэн алдагдаад баялагын барилтыг шударга явуулъя. Монгол улс хэдийгээр маш их баялагтаач тэр баялаг нь энэ улстай энэ ард түмэндээ шингэх биш. Өнөөдрийн байдлыг бүгд мэдж байгаа. Хэн ч тайлбарлах хэрэггүй. Гадны одоо халаасыг түнтэйлэх юм. Ийм буруу замаар орсон. Энэ өсөлтийн эдийн засаг маань хүндээ наалдаж байна. Энэ эдийн засгийн өсөлт Тодорхой төвшөнд одоо цаашаага бүх салбартаа жиг төвж боломж байна уу юу гэсэн ийм асуудал биднэрт тавигдчих. айл гэрд очихгүй байгаа үндсэн шалтгаан бол төрийн оролцоо маш өндөр байна. Монгол хүмүүс өөрсдийн бизнестэй өмч хөрөнгөтэй болох тэр орон зайн дээр төр их томроод тэлээд байна. Цөөнх нь хөлжөөд байна. Энэ их өндөр оролцоогоор тэр өрх гэрд очиж байгаа эдийн засгийн өсөлтийг замаас нь хулгайлаад. Тэгээд тэр төрд чинь төрд хамаатай, дарга нартай хамаатай хэсэг бүлэг бизнесийн бүлэглэлүүд илүү үйлчилсэн бодлого тэнд яваад байна. Хоёрдугаарт нь бол бид нэр хүн хувийн өмчтэй байж болно гэд хэлчихсэн байгаа боловч тэр хувийн өмчийн дээрэмдэж явждаг биш тийм ээ. Хамгийн том хулгай бол банкны зээлийн хүү. Тэрнийх нь үн цэнийг унгаагаад байдаг биш. Харин ч одоо тэрийг баталгаажуулж өгдөг. Үн цэнийг одоо өдрөөс өдөрт нэмэгдүүлж байдаг. Тэр бодлогыг бол одоо болтол хэрэгжүүлж чадахгүй байгаа байхгүй. Энийг бол өөрсдөө нь хувьсгал хийхээс өөр байна. Арсан намын яг өөрийнх нь бас нэг амин чухал зүйл бол эдийн засгийн хувьсгалыг хийх тул энэ нийгэмд шударга эсрэг тогтоох гэдэг асуудал маш чухал байна. Авилгал байгаад байвал энэ улсаар хөгжихгүй. Хамгийн энгийн гаргалгаа. Төрд ажиллаж байгаа дарга нь хуульж ирчихвэл нүдэн дээр нь байж байгаа хар чинь энэ ард түмэн чинь төрдөө итгэхгүй болж ирж байна. Тэгээ өнөөдрийн байгаа байдал өөрчлөлт таалагдж байгаа бол ардын намыг сонгож болно. Одоо байгаа байдал бол нэг ноён одоо барлаг хоёр чиг харьцаад байна шин. Би зөвшөөрлөгч өгнө. Өгтөө хугацаатай өгнө. Сунгахтаа авилгал авна. Ийм баталгаагүй. Иргэдийнхээ төлсөн татвараар төр нь хийх ёстой ажлаа хийдэг, иргэдтэй чөлөөтэй үйлчилдэг. Ийм л тогтолцоог бий болгоё. Ийм үзэл баримтлал дээр суурилж эдийн засгаа хөгжүүлэх гэсэн санаа явж байна. Өнөөдөр монголчуудад тэнгэр багцсан өндөр байрлах дэлхийд гайхах том хөшөө өдөр болгон сансарт нисдэг баян тансаг амьдрал бидний түүхийн хүсэл биш. Харин хүмүүр ажилтаа орлоготой эрүүл аюулгүй орчинд амьдрах нь монгол хүмүүрийн хүсэл мөрөөдөл болсон. Мэдээж хэрэг эдийн засгийн бол эцээчд бол хүн дээр очиж төвлөн. Гарцаагүй хөрөнгө оруулалт хийгээд гарцаагүй хождог ганцхан салбар байна л гэж би бодод байгаа. Энэ бол боловсролын салбар. Залуучууд анзаардаг бол яг залуучуудад зориулсан бодлого хаана байна гэхээр залуучууд маань дундч давхарг нь олон байхгүй. Нөгөө олонход маш олноороо байгаа. Тэгэхээр тэднэрт зориулагдсан бодлого гэж байхгүй байна гэдэг бол тэр Монголын нүүр царай болж байгаа, Монголыг тодорхойлж байгаа тэр дундаж хэсэг бол хэсэг рүү хандсан төрийн бодлого алга байна. Дундаж орлоготой хүмүүс нь олон хулсан. Нөгөө ярьдаг чинээлэг иргэний нийгмийг байгуулъя гэдэг ийм асуудал байна. Яг ингээд харахаар нөгөө монгол хүнээ ажилтай болгоё, орлоготой болгоё, өмчтэй болгоё. Хувийн сектор тийм ээ, хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж бизнесийн томруулах, энэ хүмүүсийг одоо зээлээр дэмжиж, улам одоо ашиг орлогоо арвижуулах энэ тусалцаа үзүүлээ. Хувийн компаниуд
ажлын байр нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд татвараас чөлөөлье тийм ээ. Ийм бодлого бол ерөөсөй байхгүй байгаа. Гэвч улсын хэмжээгээр 66 мянга гаруй аж ахуй нэгж байгаа байхгүй. Тэгвэл энэ 66 мянган аж ахуй нэгжийг одоо босгож ирэх цаг болсон. Тэгэхээр эдний одоо төлдөг 1.5 тэрбум төгрөг хүртэр одоо жилд одоо ийм орлого үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжээс 10% татвар авж байгаагаа буцаагаад 9% буцааж явуулах гэж байна. Тэгжээж энэ нөгөө Монголын аж ахуй нэгжүүд жижиг дунд хэлбэрээр аштайхан босч ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр хамгийн түрүүн хийх ажил бол төрн үүргээ хүлээх хэрэгтэй. Засгийн газар дундаж Монгол иргэнийхээ үзүүлэлтийг нэмэгдүүлдэг өөрийн үүрэгтэй байх хэрэгтэй. Монгол хүн өөртөө эзэн байгаа цагт монголчууд бид эх орондоо эзэн байж чадна. Төрн үүрэг хүлээж төмөн олондоо үйлчилдэг болсон цагт хариуцлага бий болно. Энэ бүх эдийн засгаас орж ирж байгаа орлого бол эдийн засгийн эрчимтэй хөгжлийг бий болгож байгаа энэ орлогууд буцаад хүндээ нэлцэх л байна. Яг Монгол хүн дээр наалдаж бууж байгаа юм айгүй бага болсон. Энийг өнөөдөр бид өөрчлөх нь бол яг нарсан нам хүнээсээ эхэлж бодох нь явах хэрэгтэй тийм ээ. Хуулиуд бол байгаад байгаа. Хуулийг хэрэгжүүлдэг засгийн газартаа болно. Шудраг хуулийг гаргадаг улсын хурлтаа болно. Та ачсан Монгол улсын эрх чөлөөт иргэнэ. Харин та эдийн засгийн эрх чөлөөг эзэж чадж байна уу? Монгол хүн эдийн засгийн эрх чөлөөг олгох цаг нь болсон. Харин тэрхүү эдийн засгийн эрх чөлөөг олгохоор ачсан нам эдийн засгийн хувьсгал аяныг эхлүүлсэн. Манай ард түмэн ам ажлын нэгдлийг нь хангасан, амснаа биелүүлж чаддаг бүс төрийн хариуцлагатай хүчнийг энэ сонгуульд сонгох нь дамжиггүй. Ардсан нам 2003 онд Улсын хурлын сонгуульд оролцсон. Нийгмийн бодлогын хамгийн шударга бодлого болох хүүхдийн мөнгийг амлаж энэ сонгуульд оролцсон. Бид нар хүүхдийнхээ мөнгийг өгч чадсан. 2008 онд Монгол хүн болооныг эх орныхоо байгалийн баялагын эзэн болох Эрдэнэ хувиа бид бүхэн амласан. Бид нар энэ амлалтыгаа бас биелүүлж чадсан. 2012 оны сонгуульд бид бүхэн эдийн засгийн өсөлтөйгөө айд өрх болон Монгол хүн болгоныхаа амьдралд оруулах амлалтыг авч байгаа. Бид нар авилгад хэл давхуултаа тэмцэх энэ амлалтад авчиж байгаа. Нийгэм шударга ус тогтоох, шударга усыг хэм хэмжээ болгох энэ амлалтаа бид нар хэрэгжүүлж чаднаа. Би бол хуульч. Хуулиа хэрэгжүүлдэг төртэй байхыг би хүсдэг. Би бол эмч. Эрүүл аюулгүй орчинд их тун амьдрахыг би хүсдэг. Би бол мөрөөдөгч. Эх орноо Азийн шилдэг улсын нэг болж чадна гэдэгт би итгэдэг. Би айлын 8 дахь хүүхэд, 5 эгч, 2 ахтай. Бид их олоолаассан. Хүүхэд насны минь хүмүүжил хүн шанараа шигшигдэж, аавынхаа өгсөн чихрийг ах нартайгаа хувааж иддэг. Олоолаа идсэн чихрийн амт одоо ч надад амтагддаг. Ах нартаа шоглуулж исэн хүүхэд нас минь арын хаалга гэж мэдэхгүй. Авьяас чадвар хоёртон итгэдэг болгосон юм. Эхлээ зүгээр л үг байдаг. Надад мөрөөдөл бий. Энэ зүгээр л үг байсан. Гэхдээ энэ үг олон хүний мөрөөдөл байсан учраас олон зуун жилийн боловсролоос өнгөт дарснуудыг чөлөөлж өнөөдөр тэдний нэг нь ерөнхийлөгч болсон байна. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ бас зүгээр л үг байсан. Саруул ухаантай Монгол хүмүүс олуулаа байсан учраас бид өөрчлөлтийг хүний амиар биш хүсэл зоригоор байгуулсан юм. Намайг зүгээр л нэг үгэлж байна гэж битгий бод. Эрх чөлөөт нийгмээ энэ хിവэр нь хадгалахын тулд хар 7 сарын 1-ийг харахыг хүсээгүй учраас 19 жилийн дараа бид ардчилсан ерөнхийлөгчөө олуулаа сонгосон юм. Үнэт зүйлсээ хамгаалахыг хүн бүхэн хүссэн учраас үндсэн хуулиа бид бас олуулаа баталсан юм. Намайг зүгээр л нэг үгэлж байна гэж битгий бод. Элэгнэх ах дүүс минь их дэлхийгээр нэг тарсан ч энэ газар шороон дээр бид олуулаа үлдсэн учраас эрх чөлөөт тусгаар тогтсон Монгол улс оршиж байна. Гадаг шахарсан Монгол залуус ганцаардаж зовж ханаад хүслэн болсон нутагтан ирж хүн шиг амьдрахыг хүсэж байна. Олуулаа мөртлөө цөөхүүл юм шиг байж ханлаа. Одоо боллоо. Хуучин цагийг халж, хувьсгал хийснээр санаж, шударга нийгмийн төлөө бид олуулаа ялгая. Өнөж болсон жилүүд эвийн хүч ийн ухаанаар зангидагдлаа. Ургах наран мандаж ардчилсан засаг олуулаа ялгая. Намайг зүгээр л нэг үгэлж байна гэж битгий бод. Хамаг Монголын сонгуульд нэргэн байхыг мэдэж байна. Хамгийн гол нь бид олуулаа